найз гэсэн пайзтай хүмүүс хэрэггүй. Самбатгано анди байна. Өнөөдрийн бичлэгээр токсик харилцаа буюу хортой харилцаа гэж юу юм бол? Хортой харилцааны шинжүүд дээр нь юу байсан бэ гэхлээр дэмжлэггүй байдал гэсэн байсан. Өөр чинь амжилтанд ерөөсөө баяр хүрхгүй, эсвэл баярлахгүй, эсвэл бүр эсрэгээр өрсөлдөх. Дараагийнх нь болохоор байнга хянж тагнах нь цаашаа зүгээр байнга хянах. Хинтээ уулзах, юу өмсөх, хаашаа явах тэр бүгдийг чинь хянана гэсэн үг. Дараагийнх нь шүүмжлэл. Тэрэн дээр нь юу гэдэг вэ гэхлээр гадаад үзмж, зан чанар, ярьж байгаа харилцаа баг бүх юм дээр нь шүүмжлэнэ. Дараагийнх нь буруутгах. Өөрийнхөө гаргасан алдаа хүлээн зөвшөөрөхгүй таны буруу мэтээр итгүүлэх. Дараагийнх нь болохоор тусгаарлах. Гэр бүл, найз нөхөд таны таньж мэддэг эргэн тойрныхоноос чинь ингээд зөвхөн өөрөөсөө хамааралтай болохын тулд эргэн тойрноос чинь тусгаарлах. Дараагийнх нь сэтгэл хөдлөлийн савлгаа гэсэн. Тэр нь юу вэ гэхэлэр нэг өдөр нь л амар халамжтай байгаад дараа өдөр нь амар хэрэлдэж муудалцаад ч юм уу тий гинт хүүтэн үндэ болоод эсвэл маргааш нь дахиад амар халамжлаад амар дотн мэдрэмж төрүүлээл. Тэгээ энэ нас ордог байна. Хортой харилцаанд ингээд удаан байхад сэтгэл зүйд нөлөөлөх хор хөнөөлгүүд нь болохоор та өөртөө итгэх итгэлгүй болох. Өөрийгөө юу ч чадахгүй, өөртөө үн цэнгүй тийм мэдрэмж мэдрэх юм байна. Дараагийнх нь архаг стресс ба түгшүүр гэсэн. Тэрний юу гэхэлэр ингээд байнгын түгшүүртэй тэгээд ийм хуурхаж байгаа банз ч юм уу тиймэрхүү юм дээр явж байгаа юм шиг тийм мэдрэмж авах юм байна. Дараагийнх нь сэтгэл готрол. Ингээд амьдралд ямар ч баяр баясгалгүй ингээд хамаг ирч хүчээ сорволцсон юм шиг мэдрэмжтэй болох юм байна. Би ингээд нөгөө ханаа дурсан чинь ингээд гоншгонаад юу гэдэг вэ? Гоншгонооч. Дараагийнх нь миний ярих сэдв нь гэр бүлийн хортой харилцаа. Хортой харилцаа нь ингээд монголчуудын дээлийнхэн мэддгээр болохоор ярьдаг хүмүүс нь токсик харилцаа, хортой харилцаа гэхээр нөгөө хосуудын дунд л байдаг юм шиг мэтээр ярьдаг штэ. Тэр нь болохоор үгүй. Яг мэддэг хүмүүс байгаа. Токсик харилцаа нь болохоор ерөөдөө тэр зэгтээ хортой харилцаатай байгаа. Гэр бүлийн харилцаа нь хортой, найзын харилцаа нь хортой, хосын харилцаа нь хортой, ажлын байрны хамт олонны харилцаа нь тийм токсик тий. Тэр бүрийг токсик харилцаа гэдэг бахны. Гэр бүлийн токсик харилцаа буюу гэр бүлийн хортой харилцаанд нь юу ордог вэ гэхэлэр үүргийн дарамт гэсэн байсан. Тэрний юу гэхэлэр би чиний ах чинь, би чиний эгч учраас чи миний хэлснээр байх ёстой, чи ингэх ёстой гэсэн дарамт шахалт үзүүлэх. Дараагийнх нь болохоор сэтгэл зүйн манипуляц. Тэр нь болохоор юу вэ гэхэлэр гим буруутай юм шиг мэдрэмж төрүүлэх. Жишээ нь би чиний төлөө бүхнийг хийж хагаад чи надад яаж ингэж хандаж чадчихна гэд эцэг эх ч юм уу ах эх чинь тийм дарамт үзүүлэх. Дараагийнх нь болохоор харьцуулалт. Гэр бүл дотор угаасаа харьцуулалт бол монголчууд бол сайн мэдчихэл байгаа бах. Эцэг эх эсвэл нөгөө ах トゥ өөр нэгэнтэй энэ байнга харьцуулах. Тэр нь ингээд хүүхдэд айгүй дарамттай штэ. Өөрөөр амар хичээгээд байдаг. Жишээ нь ингээд Болдоо Бата 2 мэдгүй жишээ авахаар л ерөөс Болдоо гэж орж ирдэг. Болдоо Бата 2 нэг ангид сурж гин. Тэнгүүд хоёр ээж нь ингээд хоорондоо найз байлаа гэж бодно штэ. Тэнгүүд тэр чинь ингээд хоёр ээж нар хоорондоо найзууд ингээд тэр дунд нь найзын токсик харилцаа, гэр бүлийн найзууд гэж үүдэж штэ. Тэнгүүд ингээд гэр бүлийн хортой харилцаа ч юм уу ингээд болно тийм үү. Тэнгүүд Болдоо жишээ нь ингээд математиктаа сайн. Бата монгол хэлтэй сайн. Тэнгүүд Болдоо ингээд математик олимпиадад ороод ингээд төрүүлж мөрүүлээд ингээд байр эзлээ. Тэнгүүд хэрэг нь ээж нь ингээд нөгөө Батагийн ээж буюу найз ээжтэй ярина штэ. Ингээд манай хүүхэд та математик олимпиадад ороод та ийм байр эзлээд алтан медаль авсан муусаа инээ тэрэгээд тэгин тийм үү. Тэнгүүд нь Бата монгол хэлтэй сайн ч гэсэн ингээд олимпиадад оролцох дурггүй байж болно штэ. Ингээд зүгээр өөрийнхөө мэдрэмжээр их зохиол хийсэ тий ингээд янз бүрийн өөрийнхөө сорилтонд өөрийгөө сориод тий заавал олимпиадад орохгүй ингээд сайн байж болно штэ. Тэнгүүд Батагийн ээж нь хүүхдээ Болдоотой харьцуулах юм уу тий. Тэр чи тэр Болдог хар математикийн улсын олимпиадад ороод тийм нэгдүгээр байраас медаль авсан байна гэд. Ээж нь хүүхдтэй тийм дарамт үзүүлнэ. Энэ чинь бол ерөөд бол токсик харилцаа буюу гэр бүлийн хортой харилцаанд орж байгаа маа. Тэгэхээр ингээд хүүхдүүдээ бити өөр хүүхдүүдтэй харьцуулж жишээрээ хүүхдийнхаа сайн зүйлийг ингээд олгоод ойлгож аваад тэр сайн зүйлийг сайн дэмжээрээ тэгээд нэг зүйлдээ сайн байгаа тэр нь ирээдүйдээ болоод ингээд хүүхд чинь туртай ямаараа ирээдүгөө бүтээнэ гэдэг чинь бол үнэхээр сайхан тийм үү. Тийм болохоор хүүхдүүдийн хооронд нь бити харьцуулаарай. Тэгээд бас ах эгчтэй харьцуулах бас үе байдэн шүү. Тэгээ ах эгчтэй ч гэсэн бити харьцуулаарай.
айлын томууд ч гэсэн тийм дарамт байдаг. За тэрний юу гэхээр чи айлын том юм чинь дүүг чи айлын том юм чинь энийг хийх болохгүй. Чи айлын том юм чинь ингэдэг гэдэг. Энэ бас токсик харилцаа буюу ингээд хортой харилцаанд ордог байх нэ. Одоо ингээ араас нь өчнөө дүүнээр төрүүлсэн байдаг. Тэгээд айлын томууд нь ингээд юу яа өөртөө төрүүлсэн юм шиг дүүнээр харна тийм үү. Тэгээл ингээд тэр хүүхэд өөрийнхөө хобби сонирхлоо хөмөр юм хиймээр байдаг, дүүнрээ харах хэрэгтэй байдаг. Аав ээж нь бүр ингээд багаас нь тийм хариуцлага суулгуулсан. Ингээ чи ингээд дүүнэртээ хоол өгч дүүнрээ хараас аав ээж нь ажилтаастаа болохгүй нэ тэрэгэл. За энэ асуудал нь гэдэг бас хоёр талтай. Яг вэ гэхээр Монголын нийгэмд ингээд аав ээж хоёр нь хоёулаа ингээд ажил хийхгүй л бол айгүй хэцүү тийм үү. Одоо эдийн засгийн инфляц ямар байгаа лээ дээ. Тэнгүүд бас эцэг буруутгах бас аргагүй. Гэтэ энэ ч бас нөгөө харилцаа байгаад байгаа шүү дээ, хортой харилцаа. За хортой харилцаа нь болохоор ингээд дарамт үүсгэн тийм үү, ингээд чи дүүнрээ хараа ингэхгүй болохгүй нэ тэрэ ингээд хортой байгаад байгаа учраас ингээд айлын томууд ингээд хамаг дарамтыг амар мэдэрдэг. Айлын томууд дарамттай байгаа учраас ингээд тэр нь ингээд токсик харилцаа болчихж байгаа. Тэнгүүд тэрэн дээр бас нөгөө зарим эцэг эхчүүд бас байгаа шүү дээ, ингээд айлын том дүүнрээ харах ёстой байгаад байдаг. Гэхдээ аав ээж хоёр нь хоёулаа ажил хийх ёстой байгаад байдаг. Гэхдээ энэ нь болохоор том хүүхдтэйгээ харилцаанд бас аягүй чухал. Одоо ингээд аав ээж хоёр нь ингээд ажиллаа хийхгүй болохгүй. Тэгээд чи ингээд дүүнрээ харж авахгүй бол ингээд аав ээж хоёр нь ингээд хэдүүлээ ингээд юу гэмэр чи ямар тач айлын том хүүхдэл юм чинь ингээд юмны наадах заадахыг ойлгодог болсон байгаа шүү дээ. Ингээд аав ээж хоёр нь ажиллаа хийхгүй болохгүй. Ингээд чи дүүнрээ харж агаарэ. Тэгээд чи мундаг байгаа шүү. Ингээд хаяаж гисэн том хүүхдээ магтж агаарэ. Айлын том хүүхдээ сайн магтаж урамшуулж байгаарэ. Тэгээд гэр бүл дотор ингээд ихэвчлэн дараах хортой дөрүүд бийд гэсэн. За тэрний юу вэ гэхээр ингээд золиосны хүн гэж байсан. За золиосны хүн яадаг вэ гэхээр одоо бүх бурууг нэг хүн рүү чихэх. Одоо жишээ нь нэг хүүхэд нь ингээд болж бүтэхгүй хэрэг төвөгт орооцолтоод яваад ах юм бол тэгэл хэвээр энэ л болтгоо хэвээр энэ л яа энэс болоод хэвээр манайгээр юм байна тийм байна гэд хитрхийх буруутгадаг. Нөгөө ярилцаж ойлголцохгүйгээр нөгөө хүүхдтэйгээ сайн ярилцаж ойлголцоогүйгээс болоод одоо тухайн хүүхэд нь ингээд хитрхий нөгөө гэр бүлийн хортой харилцаанаасаа болоод бүр зан төлөм эвдрэх ч юм уу тийм сөрөг тийм сөрөг дагавар гарна штэ. Би why гэд хөвдрээд байгаа. За тэгээд дараах нь болохоор golden child гэсэн юм. Хитрхий нэг хүүхдээ дүүйлгөх. За тэнгуүтлээ нэг хүүхдээ амар дүүйлгөөд бусад хүүхдүүдээ ингээд айгу дорд үзэж юм үзээ. Тэнгууд ах дүүс ихч дүүсийн хооронд ингээд амар ата архал үзэн ядалт үүсдэг байх нь. Ер нь бол хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их том ажил. Ямар ч ажлаас илүү амар том ажил. Чин ирээдүгээ бүтээж ийн гэсэн үг шүү дээ. Гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг чинь бол сайхан ирээдүйн эхлэл юм байна гэдгийг би бас ойлголоо. За дараагийнх нь хосын хортой харилцаа. За тэрний яадаг вэ гэхлээр эхлээд халамжлна тийм үү. Хурдан өөр юм болох гол ингээл халамжлал бэлгэсэлдэг бол анхаарал халамж тавиал. За дараагийнх нь яг нь газлайт хийн тийм үү. За дараагийнх нь ингээд газлайт хийн тийм үү. За хэлсэн юм чинь үгүйсгэн өөрийнхөө одоо нөгөө үзэл бодолд эргэлзэхэд хүргэнэ. Тэгээд чи андуураад байна. Би тэгж хэлээгүй. Чи андуураад байна. Би тгийгээгүй штий. Гэт ингээд байнгын газлайт хийсээр хагаад нөгөө нь бүр ингээд сүүл рүү өөртөө эргэлзэж эхэлнэ штэ. Сүүл рүүгээ нөгөө чинь өөрийнхөө одоо бодолд итгэхээ байж нэг нэрийн андуураад байгаа юм бах та гэл. Тэгдэг байх нь хэд их хардалт. За нөгөө монголчууд ярьдээ ш. За хардаж болно. Гэтэ хэд их хардах юм бол тэр чинь өвчин шүү гэж ярьдээ штэ. За юм чинь бас хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. За хэд их хардалт дээр нь хаана хинтээ байгаа байнга шалгах. Утсаар болон одоо сошиал хаягийг нэг бүрчлэн шалгах. Сэтгэл хөдлөлийн шийтгэл. За тэрний яадаг вэ гэхээр ингээд муудалцгаараа хэд хоногоор удаан хугацаагаар дууга хурах. Эсвэл гинт нөгөө гой тавьж исэн хайр халамжаа гинт болиулаад ингээд хүйтэ хөндөй болох. За энэ сэтгэл хөдлөлийн шийтгэл болох нь. Дараагийнх нь нийгмээс тусгаарлах. За энийг бол хүмүүс аягүй сайн мэдж байгаа. Одоо нөгөө ойр дотны найз нөхөд гэр бүл нөхдөс нь ингээд холтуулна харилцааг ингээд таслах маягийн зөвхөн өөрөөсөө хамааралтай болох гээд одоо нөгөө зөвхөн өөрийнхөө нөгөө хийгээд байгаа газлайтаа үр дүнд хүрэхийн тулд зааварчлаарай жоо халууцад ингээд шүү. Бичлэг хийх тусам амар өөрөөрөө байдаг болчихжээ. Анх бол амар бие барьдаг гэсэн. За нэг жишээ авах юм бол ийм байна. За өнөөдөр ингээд юу яа чам бэлэг цэцэг өгөөд хайр халамж үзүүлээд ингээд сайхан тултал магтаж загтаал ингээд тэгэж. Тэнгүүд дараа өдөр нь уурлаад, уйлуулаад, зодоод, хүчрхийлээд тийм ямар нэгэн байдлаар ингээд сэтгэлийн дарамт учруулна тийм.
За тэнгүү дахиад дараагийн өдөр нь намайг уучлаарай. Би тэр үед ингээд хитрхи ууралснаасаа болоод ингээд чамд гар үрчлээ. Чамд тийм муухай үг хэлчлээ. Намайг уучлаарай гэж бэлгэсэлт өгөөл цэцэг өгөөл. За энэ болохоор бас нөгөө юм цикл болчт юм байна. Тэгсэн байсан ийм цикл болчт юм лээ. Одоо ингээл эхлээл амар гоё романстай хайр халамжтай байжснаа. Тэгэл муудалцахаараа ингээл дууга хураагаал одоо нөгөө шийтгэл мэтгэл те одоо тэр бүхнийг хийгээл тэгээд тэгснээ дараа нь ингээд зодод дарамтлаад хүчирхийлэл үлдэнгүүтлээ шууд ингээл дараа нь амар тултална хайр халамж үзүүлээл бэлгэсэлт өгөөл. Яг энэ цикл ингээл үргэлжлээ лээ. За энэ цикл чинь бол тэгэл ерөөд бол токсик харилцаа, хортой харилцаа, хортой хосын харилцаа болж байгаа юм. Хортой харилцааны одоо цикл тойрог гэсэн маа штэ. За тэнгууд энэ харилцааны ингээд тойрог хэлбэрээр үргэлжилдэг болохоор гарахад хэцүү гэж байгаа байхгүй юу? За нэгдүгээрт нь хуримтлагдах. За тэрний яадаг вэ гэхээр ингээд жижиг маргаан хэрүүлэн ингээд үл ойлголцол нь ихсэх. За хоёрдугаарт нь тесрэлт. За хэрүүл маргаан ингээд доромжлол хин хиндээ хэлж болохгүйгээр би бинийгээ ингээд хэлэх тэгээд хүчирхийлэл үйлдэгдэх зэрэг орд юм байна. За гуравт нь болохоор эвлэрэл ингээд буруугаа хүлээн, уучлалтгүй, дахиж ийм алдаа гаргахгүй гин. За тэгээд хэсэгтээ намжин тийм үү? Тэг хэсэгтээ намжин. За тэгээд хэсэгтээ намжсны дараа буцаад нөгөө цикл нь нэгдүгээр үерэг ор. Дахиад нөгөө хэрүүл маргаан эхлээл тэгэл яг нөгөө цикл ч үргэлжлэхээр л байд юм байна. Үгүйсэхээ болох гэсэн мэт тэрэн дээр нь юу ордог вэ гэхээр хамтрагчийнхаа одоо хортой үйлдэл үгийг нь мэдсээр байж ээж тэрийг нь зөвтгөх. Одоо уул нь сайн хүн, уул нь надад хайртай, надад хайртай болохоор л ингэж байгаа, тэгж байгаа гэд ерөөсө бодит байдалтайгаа нүүр тулж чаддгүй байх нь. За дүгнэлтэндээ бол ер нь бол эрүүл харилцаа чинь болохоор одоо нөгөө хүнээ өсөн дэвшигтэн туслана, одоо ингээм амжилтанд нь баярлана, сэтгэлийг нь амар амгалан байлгах ёстой болохоос биш, таныг ирч хүчгүй, айдастай болох ёсгүй байдаг байгаа шүү. За дараагийнх нь найзуудын токсик харилцаа. Найзуудын хортой харилцаа. Ерөнхийдөө бол найзуудын хортой харилцаанд нэг тийм илэрхий бол байдгүй гэсэн мэсэн. За сэтгэл зүйн хувьд бол адилхан туйлдуулдаг. Найз нь ингээд токсик, хортой харилцаатай, найзын харилцаанд хортой харилцаа байсныг нь мэдээд тэгж байгаа штэ монголчууд ер нь бол тэгдэг штэ найз гэсэн пайзтай хүмүүс хэрэггүй мэрэггүй гэдэг гэж ярьдэн штэ. Тэр нь бол ерөөдөө хортой харилцаатай байснаа мэдсэн байна. Мэдээд замасаа зайлуулсан байна гэсэн үг шүү дээ. За тэр бол маш зөв. За ерөөдөө бол найз нэрийн доор таныг ашиглах, доош нь хийх үйлдэл гаргахыг найзуудын хортой харилцаа гэж байгаа юм. За нэг талыг найзуудын хортой харилцаанд донд болохоор нэг талыг барьсан харилцаа гэж байгаа. За ингээд зөвхөн өөрт нь болсон асуудал тулгарсан үед таныг хайна. Тэнгүүд танд хэрэгтэй үед тэр найз чинь байхгүй. Тий. За дараагийнх нь болохоор далд доромжлол. За тэрний яадаг вэ гэхээр угаасаа яг миний өмнө нөгөө нарциссист эмэгтэй гэд бичлэг ба штэ. За тэрэн дээр байдаг шиг ингээд магтж байгаа юм шиг болонготлоо цаагаараа доромжлох. Өрсөлдөөн гэж байгаа юм. За ингээд та ингээд нэг амжилт гаргалаа гэж бодоход шууд ингээд тэрэнд чи ингээд баярлахгүйгээр өөрөө гаргасан амжилтыг ингээд яриад байх. Тийм. Ингээд таныг ингээд дараад байх орох юм бэ. Гим буруутай юм шиг мэдрэмж төрүүлэх. За жишээ нь ингээд та боломжгүй байлаа гэж бодъё. Тэнгүүд одоо нөгөө найз чи ингээд надтай цагийг өнгөрөөсөнгөө, чи надтай хамт явсангөө, чи надад анхаарал хандуулсангөө ингээд таныг муу найз юм шиг мэтэр мэдрэмж төрүүлэхийг хэлдэм байна. За ерөөхдөө бол ингээд гэр бүлийн хайр, найзын хайр, хосын хайр гэдэг одоо ингээд баг бүх харилцаан дээр хайр явж идэг. За хайр гэдэг нь одоо таныг өсөн дэвшигт чинь туслах, дэмжлэг болох ер нь тийм зөв шүү дээ. Тэгээд хортой бүхнээс зайгаа бариад өөрийг тань өсөн дэвшгэд тусалдаг, дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол ер нь бол амар чухал штэ. Энийг монголчууд айгүй сүүлд ойлгож байгаа. Би ч гэсэн маш сүүлд ойлгож байгаа. Тэгээд одоо сэтгэл санаа сайхан бол дагаад нөгөө би сайхан байхан гэдэг штэ. Үнэхээр хэцүү байх юм бол ялцч мэржлийн үнээс тусламж авах нь зөв сонголт шүү. Нэг удаач болтугай сэтгэл зүй сэтгцэн эмчтэй уулзаад ярилцаа зөвлөгөө орлогоо үнэлгээ авсан дээр баг. За сүүлд нь гэж хэлэхэд хортой харилцаа, хортой хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж, харилцаагаа дуусгаж, салж сураарай. Тэгээд өөрийгөө зөвхөн өөрөө чинь дэмждэг, одоо өсөн дэвшигт чинь тусалдаг, ямар ч үед чинь хажууд чинь байдаг
тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрээ. За тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэндээ сайн бодорой. За тэгээд миний бичлэгийг нүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк and subscribe. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.